6 сарын 1-ний мэдлэг Фьоричано үргэлжлүүлээд хэлсэн байна. Зөвхөн хүн сайн сайхнаар дүүрсэн цагт л дээд мэргэн ухааны тайлбарыг сонсох эрхтэй гэсэн. Тэгэхээр сайн сайхнаар дүүрсэн цаг сонсох эрхтэй болох гэдэг нь болохоор энэ судалгааны шалгуур хийсэн илүүтэйгээр хүлээн авах чадварыг хэлээд байгаа юм байна. Ухаандаа дотоод бэлтгэл сатва буюу оюун санааны тунгалаг, амар амгалан төлөвийг хэлж байгаа. Хэрвээ оюун санаа нь уур хилэн, атажидөө хит их хүсэл тачаал эсвэл залхуу, харанхуй төлөвт автсан бол дээд мэдгийг сонссон ч ойлгохгүй. Тэгэхээр үүнийг бол тайлбарлахдаа долгион дээр радиог ингээд тааруулчихаар дуу гардаг шиг хүний дотоод сэтгэл сайн сайхан буюу амар амгалан долгион дээр ирсэн цагт дээд үнэн тань дээр бууж ирдэгэ. За тиймээс оюун санаагаа ариусгах мэдлэгээр байнга боловсруулж тэтгэгч байх ёстой. Оюун санаа ийхүү өөрчлөгдсөн цагт үннийг ямар ч гажуудалгүйгээр тусгах чадвартай болдог. Яг тэр үед л хүн ямар сааталгүйгээр өөрийнхөө жинхэнэ биегээ харах боломжтой болдог. Тэр эдгээр өөрийгөө таних болон хүсэл тачаал арилгах гэдэг энэ хүү хоёр процесс маань хоёулаа нэгэн зэрэг хамтдаа явагдах хэрэгтэй байдаг гэж. Тэгэхээр жинхэнэ шунал тачаалаас ангижрах үл тачаахгүй гэж. Энэ нь болохоор хатуужил, буян үйлдэх, мөргөл үйлдэх зэргээр биш юм байна. Энэ бол зөвхөн өөрийнхөө мөн чанарыг шууд танин мэдхэд л бий болж байна. Тэр өөрийгөө танихад зөв хичээл зүтгэлээс өөр ямар ч арга зам байхгүй. Тэр зөв хичээл зүтгэл гэж хэлээд байгаа. Тэр зөв хичээл зүтгэл гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Оюун санааг буруу зүг рүү хаашаалхай, омдлох, сэтгэлээ гадагшаа тэмүүлэх гэдэг. Ийм зүйл рүү явхаас нь зогсоох, дотгошоо чиглүүлэх сахилга баттай байхыг хэлээд байгаа. Өөрийгөө танихад гаднаас ямар нэг шинэ зүйл олоод авах биш. Харин өөртөө байгаа хуурамч зүйлээсээ, хуурамч тэрхүү ойлголтуудаас салахын тулд хичээл зүтгэл хэрэгтэй гэдэг байгаа. Тэгээ зөв хичээл зүтгэл гэдэг нь бол ерөөсөө өдрөө болгон бясалгал хийх, сахилгуудтай байх, сөрөг бодолд автахгүй ухамсартай байх, тэгээ мэдрэхүүн төр зургийн таашаалаас илүүтэйгээр дотоод амар амгалан эрхэмлэн түүндээ сонголт хийхийг хэлээд байгаа. Тэгээ тиймээс бурхан болвол эсвэл хувь заяанд найдахыг бүр мөсөн орхиод зөв хичээл зүтгэлээр таашаал хайхыг эрс үгүйсгэх хэрэгтэй гэж. Шунал тачаалаас ангижрах үед хүнд дотоод эрэл хайгуулын шинжлэх үе сэтгэл төрдөг юм. Дотоод эрэл хайгуулны эргээд шунал тачаалаас ангижрах үүлнийг улам бэхжүүлдэг. Энэ хоёр нь далай ба үйл хоёр шиг бие биенээсээ хамааралтай. Эдгээр хоёр өөрийгөө таних болон дотоод эрэл хайгуул нь үргэлж хамт байдаг дотны анд нөхөн юм байна. Тиймээс хамгийн түрүүнд гадны хүчин зүйлээс бурхан гэх мэт хамааралтай байхаа бүр өсөн болоод шүддээ 100 байж гэж ингэж тайлбарлаж маш их хичээл зүтгэл гаргаж шунал тачаалаас ангижрах чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэр төлөвшүүлэх хэрэгтэй гэдэг нь юу гэж байгаа вэ? Энэ ерөөсөө энэ дадлыг суулгах хэрэгтэй гэж. Тэр хүн бол тухайн орон нутгийн ингээд амьдарч байгаа газар орон нутгийнхаа ёс заншлыг дагах хэрэгтэй. Монголчууд болохоор ёсын нуувал ёсын даг гэж. Тэгээ төрөлсөд үл тоомсорлохгүй байх. Мөн эд баялагийг олж авна.
Гэхдээ энэ олсон баялгаа болвол яг юу гэхээр одоо сайн хүмүүстэй эсвэл бол эрхэм нандин одоо мэдлэгтэй дээд ухамсартай, оюунлаг тийм нөхдүүдтэй нөхөрлөхөд ашиглах ёстой байдаг. Үүний авч тус нь болохоор гэгээлэг, оюунлаг юм хүмүүстэй нөхөрлөхөө тэр дотоод эрэл хайгуул, мэдлэг болон судлах хүсэл төрдөг. Дараа нь эдгээр үе шатуудыг дамжаад хүн дээд үнэнд хүрдэг юм байна. Тэгээ хүү минь ээ гэж яагаад хэлээд вэ? Чи таашаал хөөцөлдөхөөс бүр мөсөн татгалзаа. Яг энэ үед дотоод эрэл хайгуулаар дамжуулаад дээд оршихуй жинхэнэ биедээ хүрэх болно. Чи өөрийгөө жинхэнэ биегээ бүрэн ариусгах үед чи дээд амгаланд баараагүй баттай оршино. Чи хизээч дахиад нөгөө нэг зовлонгийн шалтгаан болоод байгаа төсөөлөл, үзэл баримтлал гэдэг байгаа. Энэ хүлээс одоо бүр намайг шавар гэж хэлж байна те эндээ зөөрлж. Үүнд бол дахиж унахгүй. Хэдийгээр чи амьдраад байгаа боловч бүх найдар ийм хүлээлтээс ангид байх юм аа. Чи бол ариун гэгээн бэлэг оюуны биелэл болсон чамд би мөргөж байна гэж. Тэгэд яг ер нь бол одоо яг хүн амьдралын одоо дагуу одоо юу хэмтэй нийгмийн одоо энэ хүү одоо нийгэмд амьдарч байгаа тэг хүн талхаа өсөхгүй тул талах идэх ёстой. Тэгээ талхаа идэхийн тулд худалдаж авахын тулд бид нэр талхаа идэхийн тулд мөнгөөр худалдаж авах. Тэгэхээр яг үүнийг л хэлээд байгаа. Нийгмийн одоо энэ хэрэгцээний дагуу нийгэм амьдралын хэрэгцээний дагуу та бол баг зэргийн юм эд хөрөнгө бол цуглуулад олоод аваа. Яг үүнтэйгээ зэрэгцүүлээд ийм оюунлаг гэгээлэг хүмүүстэй нөхөрлөө. Эдэнтэй хамт бай. Тэднийг шүтэн биширээ. Тэднийг дагаа гэж байна. Харин тэдэнтэй нөхөрснөөр ач тусна. Тэр зугаа цэнгэлгээд байгаа тэр зүйлийг үзэн ядаад байгаа тийм сэтгэлийг тэр мөн чанарыг ойлгох болно. Тэгээ чи зөв эрэл хайгуул хийж байж чи өөрийгөө бүрэн танина. Тэр үүн дээр бол эрэл хайгуул гэдэг үг гарч ирж байгаа юм. Тэр эрэл хайгуул гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр багш бол хэлдэг тэр эрэл хайгуул гэдэг тэр зүйл бол би юм бэ гэдэг асуулт. Энэ бол зүгээр нэг ном уншаад байх биш. Харин өөрөөсөө би юм бэ гэж асуух явдал гэсэн. Хоёрт нь оюун ухааныг нь чиглүүлэх. Гуравт нь болохоор шинжлэх үе гэж. Дөрөвт нь эрэл хайгуул буюу амар амгалан байдал. Тэгэхээр энэ дээр өөрийгөө танин мэдэх зөв эрэл хайгуул гэдгийг тайлбарсан энэ саяны энэ дөрөв бол дотроос тайлбартайгаа орж ирсэн байгаа. Тэгэхээр би хин бэ? Би бол энэ би юу? Үгүй. Би өөрчлөгддөг. Би бол энэ бодол юм уу? Үгүй. Бодол ирээл гэцдэг. Би бол энэ сэтгэл үү? Үгүй. Энэ сэтгэл хөдлөл үе шиг нүүдэг.
Ийхүү бий биш гэсэн бүхнийг шинжлэн хайсаар байгаад эцэст нь үлдэх тэрхүү ажиглагч буюу цэвэр ухамсартай нүүр тулахыг зөв эрэл хайгуул гэж хэлээд байгаа юм байна. Оюун ухааныг чиглүүлэх гэж байгаа. Оюун ухааныг чиглүүлэх гэдэг нь болохоор оюун ухааныг сохор биш харин гэрэлтүүлэгч болохыг зөвлөдөг. Хэрвээ эрэл хайгуул буруу чиглээд байх юм бол бусдыг шүүмжлэл, гадаад ертөнцийг шинжээл энэ бөөрөгдөл болчихдог. Хэрвээ эрэл хайгуул дотгошоо чиглэх юм бол өөрийнхөө мөн чанарыг шинжлэх юм бол тэр нь мэрэгэн ухаан байна. Мэдлэг бол чиний дотор байгаа зүйл зөв эрэл хайгуул нь зөвхөн тэр мэдлэг дээрх тоосыг арчиж өгч байгаа хэрэг юм а гэж. За гуравт нь шинжилхүй гэдэг. Шинжилхүй бол юмс үзэгдэл төр зургийнх гэдгийг ухаарах зөв эрэл хайгуулын эрхтэн юм. Жишээ нь энэ хэрүүл, энэ уур хилэн, энэ баяр баясгалан бүгд хувьсан өөрчлөлт. Тэгвэл юу болж байсан өөрчлөгддгүү тэр зүйл миний дотор байна уу гэж шинжиж таних нь биегээ танихад л хөдлөөд байгаа. За дөрөвд нь болохоор эрэл хайгуул ба амар амгалан. Тэгэхээр зөв эрэл хайгуул оюун санааг ядраах биш харин амраах ёстой. Хитрхи яагаад гэдэг оюун ухаанаар хөөцөлдвөл эрэл хайгуул биш харин анализ болчдөг. Жинхэнэ эрэл хайгуул нь асуултаас хариулт руу биш юм бэ. Харин асуултаас намгүй байдал буюу хэмээгүй намгүй байдал англиар silence руу хөтөлдөг. Асуулт дуусч чимээгүй болох яг тэр мөчид би өөрийгөө таних. Тэгэхээр энэ бүгнийг эцэст нь дүгнээд хэлэхэд зөв эрэл хайгуул хийн гэдэг нь тэр өнгөн талын хуурмаг зүйлээс харцаа салгаад өөрийнхөө гүн рүү дотоод руугаа гүн рүүгээ анхаадаа ухамсартайгаар хандуулах үйл юм байна. Энэ нь таныг ямар нэгэн гадны нөлөөнөөс хамааралгүй өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй, амар амгалан болохыг тусална.